Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 5 дахь заалд Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 3 дахь хэсэг дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 1 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын ерөнхийлөгчөөс 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зөвшөлдсөөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшөлдсөх тухай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зөвшөлдсөөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн элчин сайд нарыг эгүүлэн татах томилох асуудлаар зөвшөлдсөх тухай асуудлыг саналыг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хамтдагхан хэлэлцлээ. Монгол Улсын ерөнхийлөгчөөс зөвшөлдсөөр өргөн мэдүүлсэн саналыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Монгол Улсын их хурлын гишүүн Номтой Баяр нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд элчин сайдаар ажиллах хугацааны тайланг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд танилцуулж тайлагнадаг бах төрийн болон хувийн хөвшилд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, гадаадад сургахад анхаарах, иргэн хувийн хөвшил дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн болон хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ технологи нэвтрүүлэхэд анхаарч ажиллах, улсын их хурлын гишүүн инх насан элчин сайдаар нэр дэвшигчдийг дэмжиж байгаа бөгөөд зарим нэр дэвшигчээ суугаа орны хамтын ажиллагааны хүрээнд санаачлагтай ажиллахад анхаарах талаар улсын их хурлын гишүүн Эрдэнэ Болд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол улсын өрсөлдөх чадварыг олон улсад таниулах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, суугаа улсын шин технологиг нэвтрүүлэх, боловсролын салбарын шинжилэл хийх, туршлага судлахад анхаарч ажиллах талаар асуулт асууж үг гэлсэн болно. Түүнчлэн улсын их хурлын гишүүн Наранбаяр гадаад харилцааны салбарт олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай нэр дэвшигчид байгаа талархаж байгаагаа илэрхийлээд олон улсын харилцаа эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, суугаа улсад ажиллаж амьдарч байгаа иргэдтэй ойр байх, иргэд хувийн хвшлээ дэмжих, зах зээлээ тэлэх, тухайн улсынхаа сайн жишээг хуваалцах, мэдээлэл солилцох, төр хувийн хвшлийн түншлэлийг сайжруулахад анхаарах, улсын их хурлын гишүүн Мөнх Бат Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газарт орон тоо нэмэгдэж байгаа эсэх, улсын их хурлын гишүүн Эрдэнэ Бүрэн гадаад харилцааны салбар ажлаа хариуцлагатай гүйцэтгэж байгаа талаар дурдаад нэр дэвшигчдэд дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх, зээл тусламжийн хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаагаа сайжруулахад анхаарч ажиллах, улсын их хурлын гишүүн Бат Сүмбрэл дипломат албанд ажилласан дадлага, туршлагатай мэргэжлийн нэр дэвшигчид томилогдож байгааг дэмжиж нэр дэвшигчдээс асуулт асууж үг хэлсэн болно. Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн элчин сайд нарыг эгүүлэн татах томилох асуудлаар зөвшөлдсөх тухай саналыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, элчин сайд нарыг эгүүлэн татах саналаар санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхийлөгчөөс улсын их хурлд өргөн мэдүүлсэн элчин сайд нарыг эгүүлэн татах томилох асуудлаар зөвшөлдсөх тухай саналыг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.